Яасан байцгаана ингээ багийнхандаа Америк нэгдсэн улсын Орландо хотоос Флорида мужийн Орландо хотоос мэдчилж байна. Ингээд ILT багийн 50 орчим гишүүд Орландо хотод ирсэн байгаа. Өнөөдөр би та бүхэнд нэгэн онцгой сургалтын талаар промошныг өргөх гэж байна. Энэ бол мөрөөдлийн альбом хийх сургалт. Мөрөөдлийн үндэс гэдэг сургалт байж байгаа. Тэгээ өнөөдөр би та бүхэнд Орландо хотоос манай Gold International Diamond, дэлхийн 48 дахь Gold International Diamond оюун маань Аранхуй нарын зургийн хажуунаас мэдчилгээ өргөж байгаа маа. За наашаа ингээ явцгаая. Өнөөдөр бол Орландо хотод Rice Convention гэдэг одоо конвенц болж байна. Энэ Rice гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо Sunrise гэж бид нар мэдэн шүү дээ. Мандах, нар мандах тий. Тэгэхээр Rice гэдэг маань мандах, өсөн дэвжих, бадрах гэсэн утгатай юм маш гоё конвенц болж байна. Өнөөдөр баг 10,000 орчим дистрибьюторд энэхүү конвенцд хүрэлцэн ирсэн байна. За энэ чи хэдүүлээ өшөөс нэг сонирхолтой зүйлээр ярьцгаая. За би та бүхэнд одоо алдарт Platinum International Diamond Ramona Navarese-ийн одоо хүндэтгэлийн хэсгийг харуулах гэж байна. Ramona Navarese бол Фолайфийн түүхэнд хамгийн том багийг бий болгосон Sen гэдэг багийн удирдах шүүн байна. Алдарт Ramona Navarese Sen багийн удирдагч малын хэмч байсан. Фолайф компанид орснороо өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх боломжийг атгаж авсан мэдээж хүчин хүмүүс хүсэл мөрөөдлөө шууд биелүүлэх одоо үйлдэлүүдийг хийж эхэлдэг байж байгаа. За явцгаая. За Фолайф компани Platinum International Diamond Juan Rosado Порто Рико гаралтай энэ хүн болоод хамгаалагч хийдэг байсан. Ингээ хамгаалагчаасаа $1 сая одоо байшин мандаг байсан гэж байгаа. Байшин руугаа эргэж хараад ягаад би энэ байшин дотор амьдарч болохгүй гэж, ягаад би энэ манайчи бүтэц дотор байх ёстой юм бэ гэж өөрөөсөө нэг өдөр асуусан гэсэн. Ингээ Фолайф компани дистрибьютор болоод бүтэц мөрөөдлөө жинхэнэ утгаар нь биелүүлж хайр гихнэр одоо Damaris Rosado-тойгоо бизнесээ хийж явж байгаад Венесуэлд уучраад өнөөдөр Фолайф компани түүхэнд анх удаа тусдаа ID дугаар дээр Platinum International Diamond болсон анхны гэр бүл гэж ингэж онцлог гэр бүл байгаамаа. За ингээ энэ бүхний үндсэндээ танд юу хэлэх гэсэн гэхээр мөрөөдлийн альбом буюу мөрөөдлийн самбар хийх энэхүү сургалт маань бид бүхний амьдралд хамгийн ач холбогдолтой сургалт байдаг. Энэ бол мотивашн сургалт. Мотивашн дадал ажил гэж ойлгож байна. Би анх Фолайф компанид 2013 онд гэрээ байгуулад Америкийн нэгдсэн улс явах гэдэг энэ аяллыг би 3 дугаар тавьж ирсэн. За тухайн үед би Солонгос явж үзэх, за байгаль талаа явж үзэх, тэгээд Америк явж үзэх гэсэн ийм 3 одоо мөрөөдлөө бичиж тэмдэглэж ийсэн. Энэний дараа би мөрөөдлийн маш том самбар хийсэн. Өнөөдөр та бүхэн би Монголд очиж үзвэл миний хүүхдийн мөрөөдлийн самбар, манай гэр бүлийн мөрөөдлийн самбар гэж манай гэр бүл ямар ч хэрсний хэрэггүй нэг ханы маань тэр чигээр ингээ мөрөөдлийн самбарууд дүүргдэг юм байж байгаа. Тэгэхээр мөрөөдлийн самбар, мөрөөдлийн альбомын хэнхүү сургалтыг дараагийн 7 хоногийн буюу 18-ны 3 дахь өдөр 2 цагаас зохион байгуулнаа. Энэхүү сургалтыг бол бид нар очиж амжихгүй байх юм байлаа. Тийм учраас Президент Diamond, Явуу Хулан, International Diamond Төвшин Баяр, International Diamond Ариуна нар хамтран зохион байгуулж хүмүүсээ оролцуулах шаардлагатай байгаа. Би одоо бэлтгэл ажлыг хийлээ та бүхэнд. Хүн болгоно бүтэн баатам цаас авчирна. Хүн болгон 20 ширхэг сэтгүүл авчирна. За тэгээд цаас хэрэггүй. Хаач цавуу зайлшгүй байж ах хэвээр. Хэрвээ ямарваа нэгэн материал дутуу ирэх юм бол энэ маань бусдыгаа мөрөөдлөө биелүүлэхэд маш хүндрэлтэй байдалд оруулдаг. Өөрөөр хэлбэл би сайхан мөрөөдлийнхөө машиныг хайчилж байгаад хажуунаас хаачаа өгж байгаа ч гэдэг ингэхээр бас ингээд жоохон анхаарал сарндаг тал бий. Тэгэхээр хүн болгон өөрөөсөө багаж хэрэгсэлтэйгээр ирэх нь маш чухал юм байгаа шүү. Ингээд мөрөөдлийн самбараа хийхдээ та бүхэн тэр сэтгүүлүүдээс одоо сэтгүүлүүдийг танхимын голд байрлуулж байгаад өөрөөсөө шууд анхныхаа сэтгэлээр хуудсуудыг урьж авах хэрэгтэй. Танд таалагдж байна уу, таалагдахгүй нь энэ мөрөөдөл биелэх болов үгүй болов гэсэн бодол байж болохгүй. Зүгээр л анхны сэтгэлээр таны харцыг булаасан зураг байвал урьж аваад байна гэсэн үг. За мэдээж хүн болгон тусдаа мөрөөдлүүд байж байгаа. Тийм учраас өөрсдийнхөө тусдаа бүр байнга мөрөөдөж явдаг тэр машина, тэр сайхан байшингаа, тэр хүсэл мөрөөдлийн аяллуудаа, тэр сайхан гэр орныхоо зургуудыг тусад нь бас цаасан дээр хэвлээд аваад ирж болно. Мөн энэхүү одоо самбараа наахтаа болж игэл зай завсаргүй наасан зүг байдаг. Тэгээд мөрөөдлийн самбараа амьлуулах гэдэг процесс явагддаг. Энэ амьлуулах гэдэг процесс нь юу вэ гэхээр та өөрийнхөө зургийг, гэр бүлийнхээ, хүүхдүүдийнхээ зургийг угаалгаж ирээд яг хэлбэрт нь оруулж хайчлаад машиныхаа хаалган дээр наадаг ч юм уу, байрныхаа цонхон дээр харж байгаа байдлаар байрлуулдаг ч юм уу, иймэрхүү одоо мөрөөдлийн самбараа амьлуулж болно гэсэн. За мөн мэдээж бид бүхний хүсэл мөрөөдөл биелэх хамгийн чухал зүйл бол Фолайф компани учраас Фолайф компанийн Platinum-ын цол тэмдэг эдрийг бэлтгээд
нааж байрлуулж болно. За ингээ бүгдэнд нь амжилт хүсье. Дараагийн 7 хоногийн 18-нд буюу 3 дахь өдөр 2 цагаас мөрөөдлийн альбом хийх дадал ажил маань явагдах болно. Өдөртөх хүмүүс маань бүгд зараа түгээгээрэй. Би текстээр бас анхаарах зүйлсүүдийн талаар оруулах болно. Өнөөдөр бид бүхэн Follow компани Орландод болж байгаа конвенцийн маань эхний өдрийн арга хэмжээ буюу Havana party гэдэг парти дээр ирсэн байна. Ингээ партигаа та бүхэн зогсон сонирхол яцгаа. монголчуудаар сургалтыг зааварсан байгаа чай.